За нөгөөдөл чинь ингээд за Монголын 34% эзэлж байгаа одоо энэ талтайгаа сайхан ярий гэдэг юм. За ингээд 7 компани ингээд ирээд. Тал дуурхай хөрөнгө оруулах гэж ирж байгаа шүү дээ. Тэгсэн хэн уул уурхайн сайд болсон хан хоёг Эрдэнэс Монгол гэдэг компани байна. Тэрийг тий одоо тэр оюутлогоо Монголын талаас хариуцсан 34% босс Сэдванчиг. Яг наад хүн чинь. Яг наад хүн чинь байсан. Бурхан минь өстэй бүр өстэй. Хоёр нь олорч ороод ирлээ. Нэг нь Арангай нь олорч. Арангай залуучтай тэгээд багшийн дээд яснаа тэгээ ягаад ч юм юу Японд тэр ноолорч юм одоо явчихсан. Нөгөөх нь хөвсгөлийн ноолорч Сэдванчиг гэдэг чи. За хоёулаа орцуулаа. Над бүрээс өнгөтэйгээр хүн ярьж гисэн шүү. Та нар одоо манай улс руу мөнгө оруулах гэж байгаа юм уу те? Ярьж байна. Энэ хулгайчуудад бити өг. Тэр мөнгө оюутгаагаа зааж яриад байдаг. Наад мөнгө манай засгийн газарт өг. Яг тэгвэл одоо манай арчилсан шин засгийн газар чинь бол улс орноо хөгжүүлэх асар том төлөвлөгөө босгочод байна. Мөнгө нааш нэг. Тэгж хэлсэн байгаа яриас. Нөгөөдүүл нь ингээд энэ хүн чинь одоо бүр өвчтэй хүн үү, согтуу хүн үү, энэ хүн буруу орчуу. Тэр нэг Япон хэлсэн байлаа. Тэр Япон зөвхөн шууд хараад миний охин тэр орчуулагч хүүхэлдөө хэлсэн юм байлаа. Миний охин чи буруу орчуулад байгаа юм биш үү?